Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гэр бүл суурилсан зохис хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газраас 2026 оны Хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан бөгөөд салбарын харьяа байгууллагууд болох Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, халамж үйлчилгээний газар, нийгмийн даатгалын газрын дэргэдэх эцэг эхийн зөвлөлүүд хамтран аз жаргалтай гэр бүл хайраар хамгаалагдсан хүүхэд арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд салбарын албан хаагчид гэр бүлийн хамт захимаар болон танхимаар оролцсноороо онцлогтой байлаа. Гэр бүл судлаач Баясгалан, гэр бүл судлаач Амар санаанаар урилгаар оролцсон аз жаргалтай гэр бүл дэх хүүхэд хамгааллын асуудлууд үр бүтээмжтэй цаг зэрэг сэдвээр сонирхолтой лекц уншиж гэр бүлийн харилцаа хүүхэд хүмүүжлийн талаар ярилцсан байна. Аз жаргалтай гэр бүл хайраар хамгаалагдсан хүүхэд сэдвт уулзалт лекцийг зохион байгуулж байна. За энэхүү лекцэнд маань зочноор гэр бүл судлаач Баясгалан, гэр бүл судлаач Амар санаа оролцож байгаараа маш их онцлог байгаа. За сайн байцгаана Өсгөөтөрчүүдээ. За гэр бүл судлаач Баясгалан байна. За өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож байгаа юуны төрөнд бас талархлаа бас илэрхийлье. Нийгмийн байгууллагын одоо салбарын 3 байгууллага энэхүү хөтөлбөрийг өнөөдөр зохион байгуулж байгаа. За өнөөдөр бол би ганцаараа лекц уншихгүй гэр бүл судлаач Амар санаа дүүтэйгээ хамт ирсэн. За бидний ирсэн гол зорилго бол нийт Өсгөөтөрчүүдийнхаа төрийн байгууллагын ажилчдад гэр бүлийн боловсрол олгох зорилгоор ирсэн. За гэр бүлийн боловсрол олгох зорилгоор ирэхдээ 2 агуулгаар бид нэр зорж ирсэн байгаа. Нэгдүгээр агуул нь болохоор гэр бүл судлаач Амар санаа хосын харилцаа талдаа илүү мэдээллүүдийг төрийн албан хаагч нарт өнөөдөр олгож байгаа. За миний бие өнөөдөр хүүхдийн хүмүүжил, хүүхдэд хэрхэн яаж чанартай цаг гаргах вэ? Хүүхдийг хүмүүжүүлэх ямар эерэг аргачлалууд байдаг вэ гэдэг тал дээр өнөөдөр мэдээлэл өгнө. Тэгээд юуны төрөнд энэхүү үйл ажиллагааг бас зохион байгуулж байгаа байгууллагын удирдлагуудад бас талархлаа илэрхийлье. Мөн бас оролцож байгаа төрийн албан хаагч нарт бас талархлаа бас илэрхийлье. Үнэхээр сайн зохион байгуулалтаас явагдаж байна. За төрийн албан хаагч нар өөрсдөө ирэхээс гадна бас гэр бүл хосуудтайгаа бас хамт ирсэн байна. Энэ бол үнэхээр бас судлаачдын хувьд үнэхээр баяртай ийм мөч байна гэдэг дээр хэлгсэн юм байна. За тэгэхээр энэ үйл ажиллагаа бол хамгийн чухал үйл ажиллагаа. Ялангуяа нийгмийн хамгааллын салбар бол нийт одоо иргэдийн нийгмийн баталгаа, амьдралын баталгааг хангах чиглэлээр маш их одоо ажил ачаалттай ажилладаг. За энд бол одоо асар их одоо цаг хугацаа ордог байгаа. Тийм учраас нийгмийн хамгааллын байгууллагад ажиллаж байгаа ажилчдууд одоо маш их олон цагаар ажиллах, хад бүтнээр ажиллах, за ийм одоо зайлшгүй шаардлага байдаг. За энэний ард талд одоо гэр бүл хамгийн чухал байгаа. Тэгэхээр одоо хүүхдээ хэрхэн хамгаалах вэ? Арга тал болсон арга гэр маань одоо энэ ажилтнуудыг ойлгож хэрхэн авч явж байна гэдэг дээр одоо амьдралдаа төдийгүй ажил амьдралд нь одоо бие биенээ одоо туслах, дэмжих энэ асуудал хамгийн чухал байгаа.